За Улаанбаатар хотод тэгж 13 одоо компаниудаас цагаан толгой нуур SLCT Пермэдэ 3 бол ажлуудаа ер нь бол дууссан байж байгаа. Пермэдэ маань юуны ордны сквотын талбайд ордныг тойроод гээ хэлбэрээр хэсэг талбайсан дууссан. Цагаан толгой нуур маань зүүн дөрвөн замаас цаашаа Баянзүрх дүүргийн одоо төв замын хэсэг дээр байсан ажлуудаа мөн бас гүйцэтгэхэд ер нь бол дууссан. Одоо улсын комисс ажлуудаар хөсөлтөд өгсөн байгаа тийм. SLST компани маань ер нь бол Олимпийн гудамжны дагуу энэ урагшаа юуны хүртэл маршрутын гүүр хүртэл замын зөвхөн баруун талын хэсгийг бол гүйцэтгэхээр байсан тийм. За энэ гурван компани бол ажлаа түүчилээд манлайлаад дууссан чанарын асуудлууд байгаа. Энийг үзээд алдаа юмудаа засаад чанарын байдал нийцүүлээд улсын комисс бүлээлгэхээр бол ингээд явж байгаа. За хоцрогдолтой явж байгаа ажлууд бол их тойроо баг тойроогийн чингэлтэй дүүргийн авсан ажлууд явж байна. Дээрээс нь төлөх мөрөнгийн ажил бас нэлээд хоцрогдолтой явж байгаа. За төв замын зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэх гол сант өндрийн ажлыг бол өнгөрсөн 7 хоногоор мэддэгдлийн нөгөөд ажлын зогсоолсон хуулсан байгаа эсүүдийн засуулаад энэ жил бол ажлын бол ойролцоогоор 36% дээр нь бол дуусгаж байгаа. Тэгээ гэрээгийн цуцлаад эх жил бид нар бол одоо энэ дээр сонгон шалгуулалтаа үргэлжлүүлж зарлаад бол хийхээр сант өндөр гэдэг компани бол өнгөрсөн жил ажлаа авсан боловч бүтэн жилийн хугацаа багж өнгөрч байгаа тийм ээ. Ажлаа 36%-аар гүйцэтгсэн. Цаашид бид нар бол сант өндөрийг одоо ингэж улсын тендер мөнгөөр ажил авчаад чанартай хийж чадахгүй хугацаанд ажлаа дуусгах гэдгээр нь бол харж ихсаалтанд бол оруулаад явна. За дээрэс нь одоо бусад хийж байгаа компани ажлууд бол үргэлж байгаа. Чингисийн мэлмий болоо уртын хэсгийн ажлууд болохоор борооны ус зайлуулах ажилдаа уялдуулаад бол тодорхой хэмжээгээр хоошилсон бусад нөгөө олон улсын шилэн кабель эдэргээд ажлуудад болоод манай хаан уулын чиглэлд явж байгаа хэсэг маань өөрөө тодорхой хэмжээний бол хоошилсон байж байгаа. Чингисийн өргөн чөлөөний ажлууд гэсэн. За энэ ажлуудыг бол эх жил үргэлжлүүлээд дуусна. Манай SMG компани бол 16%-тай, Lux Diamond болохоор 49%-аар хүрээд бол байгаль автаг бол сүүл шалгарсан учраас энэ жил эхлүүлдэг байгаа. Эх жил ажлын үргэлжлүүлнэ. За өнөөдөр бол бид нар одоо Бадах инженерингийн байр дээр ирээд 86% ажлын гүйцэтгэлтэй. За одоо бол жоохон ажил хоцрогдолтой явж байгаа би 3 компанитай уулзгаараас талбай дээр ажлын шалгахаар ирээд байна. Энэ бол Бадах инженерингийн Тасо төлөх мөрөн гэдэг 3 компани бол бас дараагийн хэмжээнд анхаарч авч үзэхгүй бол ажлын гүйцэтгэл бас нэлээд удаа явж байгаа ийм 3 компани байгаа байна гэж одоо өнөөдөр бас ирээд байна. За иргэд маань бас сүүлийн сар орчмын хугацаанд сошиал дээр мэдээ шүмжилж байгаа манай сонгон айхан дүүргийн 15 дугаар хоороо хар орон захын нөгөө дээгүүр гардаг гацсны хойд хэсэг дээр ирээд байна. Энэ хэсэг дээр бол би сарын өмнө ирж исэн. Мөн 2-7 хоногийн өмнө бас ирж исэн. 2 удаа ирж. Одоо өнөөдөр ингээ 3 дахь ирж байна. За тэгээ ажил бол бас хангалттай явж өгөхгүй байна гэдэг асуудал дээр бас компанийн захирлаас нь тайлбар авъя тий. Бадрах инженеринг гэсэн байгаа лээ. За тайлбар өгөөд явчих. Ажил одоо яагаад авсан, ямар гүйцэтгэлтэй явж байна. Явцал манай хот иргэд ажил хийжсэн. Одоо бидэд бол 55 гүйцэтгэлтэй явж байна. 14. За хизээ гэрээгээсэн танаа хаа. Гэрээг бол яг хизээсэн юм. Ажил бол шууд. За гэрээг бол 2024 оны 10 дугаар сар. 10 дугаар сар. Билгүүнэ тийм ээ. 10 дугаар сар буюу одоо ч 9 сар өнгөрч байна. Одоо хэдхэн хоногийн дараа болоход танах гэрээгээд 1 жил болох ч гэсэн үг шүү дээ. За одоо ажил 86% гүйцэтгэлтэй. Одоо айл хэсэгтээ хэдэн хүн хүчтэй ямар ажлууд явж байна? За та нэг тайлан өгөө. Энэ талбайд бол 16 хүний бие бүрэлдэхүүнтэй ажил явуулж байна. За тэгээд 10 өдөртөл 14 дээр хийж байна. Одоо энийг бол бид 10 сарын 15-ны дотор шалгаж хийж дуусгав. 16 онтой. Одоо хэдэн хэсэгт хуваагдаж явж байна? 2 хэсэг. 2 хэсэг. За нэг баригад нэмчээ. Баригад нь болохоор хөрс судалтай. Ха? Хөрс судалтай. Хөрс судалтай. Хөрс судалтай дөө ийм артын автобусны бодлого хооронд хийж байгаа. Урагшаа өгсөн байна. Зүүн дээр баруун талд байгаа юм байна тий. За та энэ хэсгийг хизээ дуусгая. Энийг одоо 3 дахь хэд одоо дуусгаад хэлэлгэж 3 дахь хэд дуусгана. Одоо яг сүүлд ингээ сарын өмнө хэдүүдээ ирээд ичсэн. Одоо сарын дараа хэдүүдээ дуусгана. Зүүн талд одоо 50 м хавраад орчих. Энд чи танах хөлөө. Энийг тасалж байгаа лөө. Танах эндээс тэндээс ингээд хийцэн багаанууд нийшээ гэсэн үг. Дэшээ яваад хасчээ. Танах энэ жил яах юм? Улсын комисс бүсэлтээ өгөх юм уу? Ажлууд хэсэгт. Тэр би өчигдөр бас групптэй тавьсан шүү дээ. Манайхан одоо нэг хэдүүлээ нэг ийм дээр анхаармаар байгаа.
Энэ бэлгүүнээ өшөө хин төрөлх мөрөнгөөс гадна таасаагаас ирсэн байгаа доо. Тасаагаас хүрэг бол. Тэргүй Солонгосчоос өчтөө манай бас нийслэлийн зарим төлөөлөгчдөө сая Солонгос яваад үзчихэд ирсэн. Солонгос яг ер нь бол яг ийм чулуугаар хийж байна. Одоо сүлийн чулуу нь. Тэгээ нэг ялгаатай юм нь одоо энэ 2 мм-ийн зайгаа авчаад энэ дунтуудыгаа болохоор нөгөө юугаар хийж байгаа байхгүй юу? Зориултын юм бэхждэг материалаар хийж яваад байгаа. Тэгэхээр бид нар бас яг тэрэн дээр алдаад байгаа юм байна даа гэдэг. Яг бол одоо ингээ анзаархад эн чинь нөгөө нийтийн хэлбэр газар ингээ цэвэрлэн шүү дээ, тийм. Даралттай усаар угаахаар голынх нь одоо юм нөгөө молко юм уу юугаар хийсэн юмуд нь сайн бэхжээгүй юм байвал угаагдаад цаашаа ус ороод тэгээ нөгөө шүдний цоолхоо шиг нэг цоошоо цоорол явчихвал ий чи хөндөрөөд явчих юм байлээ. Тэгэхээр бид нар ер нь цаашдаа явган замаа ихтэй одоо энэ дунтны чигжээсний материал дээр илүү анхаарч тэр нь хатуу зориултын дагуу байх гэдэг дээр. За тэгээ одоо энэ төвшин нийлээгүй үед энэ асуудлуудаа яг чи та энэ зөрүүтэй юмуд хэр гарч байгаа вэ? Заснаа. Энэ цэвэрлэгээнүүдээ хизээх энэ эсгүүдийнхаа ягаад модны дор юмнууд ингээ овоолцсон. А? Модны үнцнүүдээ ингээд тавьсан бах юм. Таад хогнуудаа бас ногоон байгууламж дээр ингэж яаж овоолж болохгүй шүү дээ. А? Мод ингээ гинтээгээд үчээ. Чи ногоон байгууламж юм тарих зориулттай болохоос биш ямар хог овоолох зориулттай биш шүү дээ. Хогнуудаа юм зориултын хийгдэг байгаа нэг газараа ингээд цэвэрхэн овоол тавих хэрэгтэй шүү дээ. Тэгээд ногоон байгууламжийг гинтээгээд ингээ байгаа гэдэг. Тэр бетонтой юм уу гээдсэн. Ингэж бэлгүүнэ. Ингэж одоо ногоон байгууламж дээр ямар хог овоолж байгаа шүү дээ. Ингэж овоолж авахгүй шүү дээ. Гурс мод руугаа. Хогнуудаа ингээд цэвэрхэн байгаад өдөрт нь ачаад 2 өдөрт таад ачаад явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ хогнуудаа тэгээ нэг газар айтайхан цэвэрхэн овоолж ингэж байгаа шүн ачаа явах болохос ногоон байгууламж нийтийн бусад талбар руу ингэж болохгүй шүү. Одоо энэ чинь яг цэвэрлээд ингээд шинт хөрс байх хэвээр газар таад ингээд цементний хог овоолчих юм. Энэ мод ч урахгүй шүү дээ тэгээ цаашаа. Тэгээ модыг ургуулах гээд бид зочдтой мөнгө тавиа яваад байдаг. Таад ингэж юм балмад юм хийж болохгүй шүү. Тийм биз дээ. Одоо ингээд бусад юмудаа за эндээсээ дуусаад ингээд явж байгаа юм байна. Тэр хойтоос газар чинь юунд орлоо. Хэн бэлээ таныг компани Их төвшин. Энэ төвшин чи та юу компанид юу үдээ? Халбаа инженер. Халбаа инженер. Танаа өдөртгөө чи яга ирэхгүй байгаа. Ерөнхий инженер эмдэгт тавьсан байна. Одоо тэгээ яг энэ хэсэг дээр чи хэдэн хүн ажиллаж байгаа? Манайхаас 8 хүн ажиллаж байна. 8 хүн чи хаана вэ? Цаатын хэсгээр нөгөө өдөрөө төвшин. Хэсэгтэй байгаа. Цаашаа гарч чи. Энэ талбай хийх үлээ зургаараа. Энэ бол ногоон байгууламж зургаар. Ногоон байгууламж уу. Энэхийн хэсгээ тэгвэл дууссан гэж үзэж байгаа. Ингээд дууссан гэж үзэж болох юм байна те. Эндээсээ эхлээд төгшингүүдээ гаргаад энэ голын хэсэг чинь нөгөө зургаараа өнгөтэй чулуу байсан мэт билгүнэ. 10 дугаар хийсэн юм байна. А? 10 дугаар хийсэн өнгөтэй чулуу. Энд чинь ер нь бол шар өнгөтэй тийм юу байх хэрэгтэй юм байна шүү дээ. Одоо тэгээ энийг яах хэдүүлээ? Эрзэнэн будгаар будах юм уу? Асуудал нь яаж хийх вэ? За сүүлд хийсэн талбай чи юм байгаа те. Яг гоо иргэдээс гомдож байгаа нэг хэдэн асуудал байгаа. Энд чинь ингээ нэг төвшөнд биш байгаад байна гэдэг. Нөгөө чулууны асуудал бас байж байгаа. Монгол чулуунуудын асуудал байж байгаа. Та хэд нэг сүүлд үүрэг өгсөд байгаа нэг чулууны зөрөөтэй байгаа хэмжээ гаргах гэсэн тэр юу болсон? Зөрүүтэй байгаа хэмжээнүүд Чулуунууд тавихад зөрөөтэй байгаа. Одоо би усын комисс авах чинь зөрөөтэй чулуунууд чинь өндөр зөрөөтэй авахгүй шүү дээ. Тэгээ би та хэлээд байгаа шүү. Үнэхээр тийм чулуу аваад зарим чулууны үйлдвэрүүд тодорхой хэмжээний зөрөөтэй өгөөд хийж чадахгүй бол үнэнгийн хилээ хэмжилтээр гаргаж ирээ гэх. Нэг талаасаа бид нар Монгол чулуугаа дэмжин. Гэхдээ нөгөө талаасаа ингээд маш зөрүүтэй ингээд нийлэхгүй ийм зөрүүтэй эсгүүдийг хүлээж авч болохгүй шүү дээ. Одоо ингээд энийг хардаа 2-3 мм-ийн зөрөө гарчаад байгаа байхгүй юу? Ингээд суурлуулад байгаа мó тэгшчээд байхад чи ингээд энэ хоёр чулууны чинь зөрөө 3 мм хүрээд байгаа мó. Энийг ингээд тодорхой болгоод та хилээ явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол одоо энэ чинь ингээд чулуу явж ицсэн хараа та энэ чулууг хараа та. Энэ орондыг хараа энэ 5 мм-ийн зөрөө өсөж шин. Энэ байна. Энэ асуудлууд байна хараа. Үнэхээр энэ чулууны нэгтгэлийн үнцэг ийм богоод хэмжээд болохгүй байна гэд хэмжиж үзүүлээд тэгээд эднэсгээ бололтоо.
Ийм чанартай одоо ингээд эн чинь тодорхой хэмжээнд бэлгүүнээ хүлээж авахд энэ юу гаргаад хэмжүүлтүүд гаргаад та яг тэрийг ингээд авах хэрэгтэй. Яг нь 1-2 мм-ийг бол зөвшөөрөөд тийм ээ. Нэг талаараа өнцгөрөд хэдэн миллиметр болж идэх ч юм уу тэгээ явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо эргэж яг ийм дээр бухимдаад байгаа шүү дээ. Энэ бол одоо ингээд 5 мм-ийн зөрөө гарчиж байгаа байхгүй. Та хэлбэн шиг хар та. Энэ ингээд тэр зүгээр бүлцэцсэн юм шиг гэдэг. Нэг төгшин биш байгаа юм аа. Тэгээ чулуунуудаа авахтаа хэмжээ тэгээд болохгүй тэнцэхгүй гэдээ явуул гэдэг байгаа шүү дээ. За одоо танах эдний хэдэн метр авдаг туугаа. Одоо 2000 м. 2000. Тэгээ одоо Тэр бол дараа жил хийх. Одоо энэ жил ажлууд зөвхөн 10 төгрөг байрны автосны буудлын тэр бүс судалгааны төвөөс ийм ат хоорт хийгээд ингээд энэ жил ажлууд 100 төгсөж байна. за танахаа тэгээ өнгөрсөн жилийн 10 сард ажиллаа авч одоо яг 1 жил болох гэж байна. Тэгээ жил болж байгаа чинь ингээд ажиллаа дуусгаж чадахгүй ингээд ирэх жил рүү шийдчихэдэг. Тэгээ ингээд сарын дараа сар гарны дараа ирэхэд ингээд хуулаагүй хийж дуусаагүй байгаа гэдэг маш хангалттай байна яг ингээд. Тэгээ ногоон байгууламжлуугаа хогнууд ачиж үүждэг. Ногоон байгууламж чи хогисоо биш шүү дээ. За би юу яа? Би 7 хоногийн дараа танахыг энэ байрлаа дууссан байх ёстой тийм үүрэг өгч байгаа. Өшөө танах бүр судалгааны төв дээр хэдэн метр болсон байгаа. Одоо Хийгдээд одоо 150 төгсөж квадрат үзсэн. Яг басна бод дээр очиж үзсэн. 150 хөрсийнхөө хоёроо дуусган 7 хоногийн дараа. Дуусгаагүй бахан бол би танахтай гэрээний хариуцлаа. Жилийн өмнө гэрээ ичээд ажиллаа дуусгаж чадахгүй асуудал байгаа. Бэлгүүнээ тэрийг тэмдэглэж аваад үүрэг өгөөд. Тэгээ энэ жил усын комиссын хэзээ ажиллах гэж байна. Бэлгүүнээ одоо дууссан байгаа компаниуд дээр. Одоо эхнээсээ ээлж компаниуд бол зөвлөө өгөөд явсан байгаа. Бадрах инженерингийн хувьд болохоор 10 сарын 15 дээр нь бүрэн ажил бол дуусаад өгье гэсэн төлөвлөлт ажиллаж байгаа. Тийм бадрахтай. Зураг гаргачих. Өшөө одоо хэдүүдээ ирүүд дээр ярьсан. Танаа хийж байгаа хөрс сууддаг чи аль хэсэг дээр байрлал нь? Урт руугаа юм уу? Сүүлийн төсөөлөө. Хойд хэсэг ингээ ер нь бүгдийг тусцсан уу? Хойд хэсэг одоо тийм бүрэн дуусж байгаа. 19-өөс 19 байрнаас сапар хүртэл нөө хуудахгүй талбай үлдчихэж байгаа. Босод нөө хинтстэй талбайнууд бол бүрэн ингээд дуусч. За танаа дээр яг санууд өгж байгаа шүү. 7 хоногийн дараа энэ ажлаа тэр цаатлын 150 м квадрат хуу хоёлоо дууссан байх хэрэгтэй шүү. Өнөөдөр мэдээлэл өгөөрэй. Дуусахгүй байх юм бол ирэх жил танахаар ажил хийхгүй шүү. Хараа бод өнгөрсөн жилийн 10 сард гэрээгээ ажиллаа авчаад өнөөдөр ингээд жил болж байгаа чинь дуусгаж чадахгүй. Бусад компаниуд бол дуусгаж чадсан шүү. Би одоо ингээд ер нь нээлттэй ярих гэж байгаа. Ажлаа сайн хийж байгаа төрийн ажлыг сайн хийж байгаа компаниудыг дэмжиж ажиллана. Ажлаа хийж чадахгүй компаниудыг бол цаашид ажил хийхгүй шүү. Тэр байтугай бүр шаардлагатай гэж үзэх юм бол би сангийн аамд гомдол гаргаж байгаа таасыг харж гисарт нь болно шүү. Тэгээ төрийн ажил хийж чадна гэж авчаад тэгээд дуусгахгүй. Тэг ингээд 9 сар өнгөрөөд сургууль цэцэрлэгэнд орчоод байдаг. Улаанбаатар хотын төвийн гудамжуудаараа тогтоо байлгаад байдаг юм чи болохгүй шүү. Энэ хэн гарч. За одоо хэд хэдэн компаниуд байгаа. Одоо ингээд нээлттэй ярьчих. Таасагийн ажил бас явж өгөхгүй байгаа. Одоо хэдэн 55 гүйцэтгэлтэй явж байгаа юм уу? Таасагийн хайлаар хэсгээр явж өгөхгүй. Таасагийн одоо баруун дөрвөн замаас одоо энэ хар хорин захын хэсэг уулзар хүртэл тийм ээ. Скват дүүргийн юуны 15 дугаар хороо авсан чи таасаа чи замын хоёр талтай тийм ээ. Хоёр талтай. таасагийн одоо хийсэн талбайнууд бол 27 дугаар эмийн сан, баруун дөрвөн замын хойдлын хэсэг, 10 дугаар хороодлын уртлын хэсэг, 10 дугаар хороодлын урд хойд автобусны буудал, 3 дугаар хороодлын урд хойд автобусны буудал ингээд хийгдсэн байгаа. Үлдэгдэл хийдэг хөтөлбөр бол 11 ингээд буюу 20 дугаар эмийн сангийн уртлын хэсэг. Одоо нөхцөлтэй хийж байгаа тэр хэсэг байгаа. 10 дугаар хороодлын урд хойд хэсгийн явган иргэн зорчих хэсгийн эсвэл хийдэггүй багтууд хийгдэж байгаа. Бусад шаардлагатай хэсгүүд бол хийгдэж дууссан байна. Одоо өнөөдрийн байдлаар таасууд дээр 3 дугаар эмнэлгийн урд хойд автобусны буудал дээр ажил явуулж байна. Одоо Бадар хэсгээр ингээд өөрсдөө таасаадсан 7 хоногийн хугацаатай үүрэг өгмөр байна. Ажлуудаа шахаад дуусахгүй бас хамтарч ажиллах шаардлага байхгүй. Ажлуудаа олигтой хурдан явж өгөхгүй. Төрөлх мөрөн эдийн захирал байгаа тийм билээ. За та ажлууд хэдэн өртөө явж мэдээд өгч. За манай ажил хэмжээнд 6 дээр нь зааж байгаа юм да төдөө. Баруун дөрвөн замаас Баян бүрдийн тойрог, тэгээд 100 айлаас Дарихын уулзуур гэдэг. За Дарихаас 100 айлын уулзуур 600 м буюу 1800 квадрат. Энэ Баян бүрдээс Гисэрсэн хүртэл болохоор 700 м буюу 2035 м квадрат. Гисрээс баруун дөрвөн зам чинь 800 м квадрат буюу 2000 гаруй квадрат. Нийлээ 6500 квадрат байна.
Тэгээд 1600 м холбооны дөрвөн хос шуугчл болоод 7400 м холбооны суугчлаа хийгээд дуусч байна. Өнөөдөр өчигдөр шөнө 24 м энд гандан руу өгсөж урагддаг нарийн туслах зам байгаа шүү дээ. Тэрийг сүглээд дууссан. Одоо ерөөсө ганцхан гисрийн нөгөө хаашаа их нас руу явж байгаа 30 м өргөн замыг сүглэх эрх 7 хоногийн ажил байгаа. Тэгээд холбооны ажил 14 шинэ удаг хийгээд дуусч байна. Тэгээд зурдлын хүрээлэн болон захиалагч хөрөнгө оруулалтын газартайгаа хамтраад ер нь асуудлуудаа шийдээд дууссан. Одоо зөвхөн энэ дээр нэг 6000 инжлийг хийгээд дуусгах ажил маань 6500 квадратаас бид нар 5000 гаруй хийцэн явж байна. Одоо ер нь энэ өмбөр захаас баруун дөрвөн зам хүртэл одоо 500 м 1000 гаруй квадратын суурийг одоо өнөөдөр бэлдээд дуусч байна. Арчилгаа тавиад автан наагаад ер нь ойр хугацаанд дуусч. Тийм л төлөвлөлт явж байна. Зүүн дөрвөн замын дэше хошоод өгсөд явж байгаа нөгөө гаражтай ногоон байгууламжуудыг тэгшлээ паркингуудыг тэгшлээд явах ажил болсон. Хэдүүдийг олчдөг. Тэрийг бол эх жилийн ажил руу шилжүүлсэн. Энэ жил яагаад хийлээгүй? Одоо энэ жил нөгөө нэг шинэ талбай яахгүйгээд эндээс 100 айлын дарихын уулзуураас зүүн дөрвөн зам хүртэлх хэсэг бол эх жилийн ажил руу шилжигээ захиалагчтайгаа яриад тогтсон. Баянбүрдээс 100 айл хэвлэн өрөөлөн хүртэл бол 4000 квадрат нь хасагдсан байж байна. За тэгэхээр одоо энэ жил гэвэл энэ юуныхаа баруун талынхаа хэсэг буюу баруун дөрвөн замаас дээшээ нөгөө барилга хөгжлийн төвөөс Баянбүрдийн тойрог хүртэл хэсгээ дуусгах юм байна. Баянбүрдийн тойрогоос гисэр зам хүртэл 7 аж ахуйн нэгжийн 11 орц гарцыг өнгөрсөн хагас бүтэнсэн холбооны сурвалжлаа хийгээд дуусгацсан. Одоо олонлтой ажлууд холбооны ажлууд ер нь бол ингээд бүрэн гүйцэд үр дүнгээрээ дуусаад. Одоо тэгэхээр энэсийнхаа төлөвлөлт ажлыг хийж дуусгах энэ оныхоо. Одоо ер нь 14 хоногт ер дууссан 100% дууссан. Одоо бол нөгөө сэтгэлгээ сүлжгээний нөгөө зүсвэрийн нөхөөс жижиг ажлуудаа хийгээд үндсэн том замын ажил бол одоо сөөрэ бэлтгэсэн арчилгаа суулгацсан. Барилга хөгжлийн төвөөс бөмбөгрийн нөгөө элбаа хүртэлх дээр одоо сөөрэ өнөөдөр бэлдээд явж байгаа. Хатангаа энэ 7 хоногт ер нь зохиод ирнэ. За та 14 хоногийн хугацаатай тэгвэл өөрөө хэлсэн шүү. Төлөх мөрөнгө захирал. За таасаа компанид уулзаад хугацаатай одоо 14 хоногоор үүргүүдийг өгч. Төлөх мөрөнгө захирал энэ жилийн төлөвлөгөөд 32-оос баруун дөрвөн зам хүрэх хэсгээ Баянбүрдээс баруун дөрвөн зам хүртэлхээ бол нөгөө 14 хоногт дуусгах нэлээ Бадархан инженеринг сая 7 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Тэгээ энэ гурван компанид гурвууд ингээд нэгтгэж нөгөөрөө. Тэгээд энэ жил Улаанбаатар хотын хэмжээ явган зам нэг 60% хүргээд дуусгаж байгаа. Эх жил бид нэр 40% үргэлжлүүлээд хийн. Хэд хэдийн сайжруулалтуудыг бол бас хийх шаардлагатай байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр бас ингэмээр эх 7 хоногийн сүүлээр ч юм уу тэрийн 7 хоногт бүх компаниудын захиралтуудтайгаа ер нь бол сайжруулалтуудын ажил Солонгосын бусад улсуудын туршлагыг судалсан хилцүүлэг хиймээр байна. Хэлбэнэ. Энэ холбооснууд хэмжээнүүд өөр байгаа. Тэгээ алдаа оноо юу байв? Дээрээс нь энэ юуны хөгжлийн бэрхшээлтэй харааны бэрхшээлтэй иргэдийн энэ явган замын энэ хэсэг бол маш юутай бас өнгөний хувьд чинь шар өнгөтэй байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг хэдүүлээ чулуугаар гэдэг чулуу өөрөө байгалийн хурц шар өнгө гэж байдаггүй. Тэгэхээр хэдүүлээ энийг шар өнгөний яаж сэргээх юм? Эзэн будгаар жил болгон сэргээгээд явдаг байх нь шийдтэй ярмаар. Тэгэхээр идэхээс шинж яг одоо байж байгаа олон улсын стандарт нийцэхгүй байгаа байхгүй. Хэдүүлээ тэрийгээ сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгээд тэр төвийн өсвүүд дээр менежерүүдийн нөгөө компаниудын менежертэй уулзалтуудыг бас ярьж байгаа тэр үеэр нэг зохион байгуулах хэрэгтэй байгаа. Нөгөө Скватын талбай урагшаа хэсгүүд дээр явж байна. За ингээд юу ч. За энэ хэсэгтээ чи ерөнхийдөө ингээд одоо дууссан байгаа тийм. Чаны асуудлууд ярьсан. Биднээс өөр мэдээлүүд байна уу? За тэгвэл энэ үргээд ингээд дуусгач.